쌀로 원주 쌀이에요. 원주 쌀. Битгээр ихээр байна, хоолоо яахаар байна. Хоолны бичлэг оруулахгүй хаашаа алга болчихвоо гэж олон хүн асуужээ. Би энэ Дунжангаа өөрийнхөө үндсэн ажлыг хийгээд тун завгүй ажиллаж байна. Энэ удаагийнхаа бичлэгээр дамжуулан би ямар ажил хийдэг, бас ямар аялал зохион байгуулдаг гэдгээ та бүхэндээ товчхон ч гэсэн сонирхуулъя гэж бодлоо. За, мөгийн аялах дуртай хоббигоо ажил болгоод удаж байна. Гадаадаас валют оруулж ирдэг ажил гэдэг утгаараа өөрийгөө их оронч хүн гэж тэрөө хүнэндээ урам аваад хичээгээд байгаа. Манай компани зохион байгуулдаг аяллаас морин аялал солонгочууд их дуртай ирдэг. Бид хэд морин аяллынхаа бейс кемп дээр ирсэн байна. Энд отоглоод бид 2 өдөр морь унах болно. За манай ингээд жуулчид ижил майханд ингээд ордог. Хэд ингээд гадаад руу явахдаа тэр улсад очивол тэрийг үзэх ёстой, энэ очивол энийг үзэх ёстой гэж ярьдаг. Эний хувьд Монголд ирж байгаа жуулчид маань ийм 3 зүйлийг үзээд буцаасай гэж би боддог. Нэгдүг нь энэ сайхан онгон уудам үзэсгэлэнт байгаль. Хоёр дахь нь энэ сайхан байгальтайгаа зохицож амьдардаг нүүд гэсэн соёл. Гурав дахь нь болохоор энэ цэлмэг сайхан тэнгэр, мөн шөнийн тэр бомод энэ гурыг би жуулчтай үзүүлээд буцаачи гэсэн тийм зорилготой ажилладаг. Тийм болохоор энэ морин аяллыг ингээд зохион байгуулад явж байгаа. Манай баг хамт олон жилийн туршлагатай мэдээж сайхан энэ байгалаа хадгалж авч үлдэхийн тулд хариуцлагатай сайхан аяллыг зохион байгуулдаг. Хамт олондоо бас баярлалаа. За тэгээд хэрээр аялж байгаа аялагчдын ходоодыг баясгах гэдэг чухал ажил байна. Вонжу премиум будаа. За цэмээ хээр хоол хийхэд ер нь ямар байдаг вэ? Илүү нэг юм юу шиг санагддаг шүү дээ. Амттай болдог юм шиг. Солонгос жуулчид хаач утсан кимчи будаага асуугаа тэрийгэл идэх гээд байдаг онцлогтой. 이 쌀 맛이 어때요? 너무 맛있어요. 아니 이거 한국에서 먹는 거 똑같아요. 근데 이거 진짜로 원주 쌀이에요. 원주 쌀이야. 한국 쌀이에요. 진짜로? 이거 원주. 근데 이거 진짜 맛있어요. 맛이 똑같아요, 한국이랑? 네, 똑같아요. Энэ ч л нөгөө ажиллангаа аялнаа гэдэг гоё мэдрэмж шүү дээ. За манай мордч бэлэн боллоо. Жуулчт маань ч гэсэн бэлэн болжээ. За сонсч бэскэн. Бид одоо хөтлөгч байна. За сайн яваарай, болгоомжтой яваарай. 자, 잘 다녀오세요. 여기 내년에 가요? 네. 자, манайхан ингээд бейс кемпээс хөдлөөд аялдаа гарлаа. Би галтаваас дахиад үлдлээ. За өнөөдөр сэртэй бодоотой хуурахын маха ингээд цагт гэртээ бэлдээд ирсэн. Яг тэгэхээр хээр хийж байгаа болохоор цаг хэмжих хэрэгтэй. Ажлаа салбарчлах хэрэгтэй. хажуугаар нь самгиалсаад за самгиалсaalынхаа тосонд нь мөөг шарсан. Байна уу? Бага байна уу? Битгээр ихээр байна, хоолоо яахаар байна. Одоо утахгүй ерөөсөө бид нэг статны. За манай хэд морин унаад ирээд ирлээ. Трошка окроп. салаатныхаас хасаг олив юм 자, 맛있게 드세요. 잘 먹겠습니다. 잘 먹겠습니다. 이거 아까 그 원주쌀로 한 거예요? 아, 그렇죠. 몽골메이트 화이팅! 바이르타.